Маш аимшигтай цаг тэр. Олон хүүхдтэй айлуу тэрийг чинь маш хэцүү байсан шүү дээ. Аргал тэгшиг уулс архаж дархаж харагдан амтэн хүний чөлөөгөр хансга сэмхэн арчна онгоч ганцхан уулс ороод цастай будамтэн цагийн харунд охин өрсө харундна нэгдэд цаац мэт баг эх хором амбадгийн ба хүйдэрсэн чулууга таньж баг эх хорондоо хартабад гинба яагаад нутаг хамгаална ээжийг хамгаална гэдэг. Ээжийн нэрээр хамгаалах гэж бол хамгаална гэдэг. Энэ чи эцэг тэнгэрийн чи их дэлхий. Улсын хил хөндөөснө тэр газрын савсалган тэнгэр уулмын цайвэлзэн тэнд суугахан дүүс энд багаага убилнэ нэгдэд цаац мэт бавэн Дэгинба хүйдэрсэн чулууга таньж баг хүн эх хорондоо хартабад гинба Энэхээр одоо эрчүүд нь эмээлтэй мөрнөөс салаагүй ховцаанд ч одоо завгүй эх орныхон төлөө тэмцэж байсан. Тэр үуч чинь нохооны хамыг бачдаг. Нохооны намыг осоргоод ингээд нох цагаанах цуцахгүй нөгөө нох урцуулахгүй нөгөө шүн дууцуулахгүй гэх. Нэг танихгүй мэдхгүй гэдэг тангахта. Дандаа би аав гэж хэлэх гэж дуртай байсан. Сүүлийн ганцхан татахтай хүртэл миний тэр дуутэйгээ би уулзсан үтэй гэж хургсан янзаараа холын хоёр уул шиг нутаг минь хэдий салгууч Хачмын өдөр гэмшилгүй түүхийн өмнө тэрлэдинэ нэгдэд цаац мэт баг эх хором амбадгийн ба Алтарын зах тэтгэр энд нутгалдаг болохоор харуулах мэтэ алтнаруулах гэдэг мэтэ энэ нутгалдаг айлтыг дээр үтийж ярьдаг байсан. Одоо нутгийн аваа гэхэд та бол буугаа бариад байлдах. Би буугаа бариад байлдах тийм хамгаа.